Нэгсаа тэр өөрөө зогсчлоо. Тэр орноо хэн зөвлөх их тэр сүүхэр нь хосороо хайнаа явуулсан. Наад чинь ямар гоё юм бэ? За. Хүмүүсийн хоолой хий бүрөө яа. Юу яриа зүгээр ялгаа суугаад идэв. Юу вэ? VIP болон онцгойгоор постлол, зараа постлол тэнийг нэг суглаа. Тэр PS тавтал тэр тоглохгүй байгаад байгаа шүү дээ. Эний чинь зургийг аваад өнгөдөр постлоо. Аяа. Харин наачиг найз нөхөд ирэхэд бас тоглолтын шааж болоо. Би уус их хийж явж чадахгүй юм байна. За тэгээд тэгэхүү нэг коллег зарчих бол VIP-га тавьчих бол одоо бид 5 суулаад боллоо шүү дээ. Тэгэхүү. Дургуй юм уу юм уу? Интэко. Яха. Би тортон болоо. Юу яах вэ? Хүч. Энэ шинээр авсан сооч чадчих. Юу яриад байгаа. Наа болохгүй тортон долоотор болцсон байж тээ. Надад цаад гадна дуурай өмсөг. Би чи хайр надад өөр сорж тайлаач тээ. Өнөөдөр ч нэр суплацсан даа шүү. Хайраа. Хойд адтай болчих. Хосороо хайнаа явах хэрэг хоцсон байна би. Хомроо залах. Яах юм? Баяртай мэдээ дуулгая л да. Тэгээд за тэгвэл нэгэн дууч. За тэгээд хайр хосороо бэлдээ. За. Хайр энэ газар чи тэгээд дулаах ор юм уу хүүтэ ор юм уу? Дулаах штэ. Батараад байгаа ч тээ халуун. Юу наас цамц. Ана идүү тэр агаас шаваасаа. Нэрэтээ ямар үстэй хүмүүс тэгвэл юм зураг зааж мараад пост зурмаасдаг. Өнгөцөг юм ингээд үү? Тэр чинь сайн уралдаан зохиогоод тэр нь яаж ийн гэсэн чинь одоо нөгөө өөрийнхөө цагийн постоо болохоор VIP юм уу онцлог дээр одоо ингээд тавих юм бол суулганы нэг их тийм ээ аль нэгэн дээр нь тавих юм бол тэгэхээр анаа мөрөө ахих нь хэрэггүй байгаа юм суучтаа цааш маа бүгдийг зарсан бүгдийг зарсан VIP дээр нь тавьж зараад бүгдийг зарсан тэр гэсэн чинь аль нь ч дээ ёндоортгүй гэсэн чинь хамгийн сүүлд нь мөрөнгийн зугийг аваад би өөчлөгч ажил хайж өгөх тавьсан чинь мөрөнг ажилд ороод мөрөнгийн нөгөө VIP мөрөнг оруулсан нөгөө завсаар явах инхийн хожоод тэгээд одоо хоёул явчих чинь хамгийн их тэгээд тэр шанал дунд нөгөө тэр бүрэн цэвэрлээ супер үйлчлэг гэсэн шүү дээ тэр нь авсан. За миний тохиолдол бэлдсэн юм уу? Үүдэн нэг юм байна. Таны хэрэг бэлээ юм уу? Тий, хоёлаа явахгүй. Гүйстэй. Би дүүдгээ явж байгаа шүү. Чи ажилд орсон шүү дээ миний дүү. Миний дүү гэсэн. Энэ арай. Тэр чинь гэдэг үнтэй хэлбэр юм зүйл яадаг вэ? За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2018 онд нээлттэй хийсэн нэг алга тэтгэрээ алдартай Мад Унсог ахын тоглосон Villagers Game-ийг ярьж өгөхөөр бэлдлээ. Үчирхийлэлд өртсөн бололтой нэгэн сурагч охин замаар алхаж яваагаар хэн ойлхий. Бодлогын нэгэн машин түүнийг хосон авч явна. Боксинг дасгалжуулагч ууртайгаар нэг кафе руу явж орноо. Хүүхдүүд энэ зүйлийг илүү өвчлөө хөдөлмөрлөж байдаг. Гэтэл багш нар нь энд суугаад тохироо хийж яж болох уу? Чи хэн болцоод энд орж ирээд томроод байгаа юм бэ? Нэг цогцолтоор л энэ нөхрийг унгах болно. Даанч эннээсээ болоод ажилласаа халагдчихнаа. Энэ бол манай залуу гэж бол. Жаахан хүнд гаралтай. Гэхдээ шудраг зантай. Ингээд түүний дүүн түүнд нэгэн жижиг хотод биеийн тамирын багшийн ажил олж өгдөг. Тэнд ирэхэд нь өөрийнх нь шавьтанд цагтаа болчихсон байдаг. Тэгээд хотыг жаахан ажигланаа. Сонгол болж байгаа нэг тиймэрхүү тосон маягийн хот байдаг. Манай залуу хэсэг охтууд муудалцаж байгааг хараад очоод салгах гэдэл. Задарсан юмнууд манай хүний үгийг тоохгүй шүү дээ. Ой, та нар гуруулаа энэ охиныг дарамтлаад байгаа юм уу? Намайг дарамтлсан гинэ. Шуудуу ярьчихсан. Чи дарамтлаад байгаа юм шүү. Та над сэргээрээ биднэрт саадахгүй юм шуулах. Ингээд хөөрхийг эмзэг сэдвээр нь оролдоод явуулж шүү дээ. Энэ охины найз Суён алга болсон ч хүмүүс түүнийг тоохгүй байгаа бололтой. Найзынхаа талаар дуулсан ч баг зэрэг боддог. Манай хүн байрныхаа дээр мишок нүдэж байхад нь хэсэг залуус нэг бүсгүйг машинд хүчээр суулгаад авчиж байгааг хардаг. Яг сохот вэ. Дээрний бүлгийн жижиг гарын удирдагч уцаар ярьж түрүүний хүчээр авч ирсэн хүүхнийг сайн зөвлөлөд аваа хамгиж явахыг нь сануул.
гэж хэлдэг. Энэ охиныг юу ч хийдэг. Түүнийг гин цагаан гэж дуудах болох бах. Их гин цагаан та хөргий. Гин цагааныг явж байхад нь араас нь сэжиг бүхий нөхөр дагаастай. Автобус нь сууж гаргав. За энэ удаа чи мултарлаа та гэсэн байдалтай хараад зогсож байдаг. За ингээд манай хүн ажилдаа орлоо. Хүмүүжил эрхэлсэн багшаар ажиллаа эхэлнэ. За өнөөдрөөс сурагчдын хүмүүжлийг хариуцсан ажиллахаар болсон Игичол багш. За сайн байцгаана уу? За тийш сууж. Гэт манай хүнийг хинч тоосонгүй. Түүний гол үүрэг нь сурагчдын төлбөрийг төлөвлөх байлаа. Төлбөрийн сурагчдын листийг бариад энэ тэнүүгээр асуугаад явж өгнө шүү дээ. Октод манай хүнийг хүн гэж авч хэлцэхгүй. Тэгсэн хэрнээ царайлаг зургийн багштай бол гоё юм өгөөдөл. Энэ мангар хий юм бэ? Шинэ хүмүүжлийн багш гэсэн. Ой сонсогдоод байна штэ та нар бол хүмүүж байгаа юм бол ядаж яахад зөв юм бол л та. Сэтгэлгүй юм ийм. Манай хүний төлбөрөө